Иргэдийн яриад байгаа шиг цагуурын байгууллага шууд үүлэнд нөлөөлөд тэгээ бороо оруулчих тийм үү? Энэ асуудал нь та хариулдаггүй. За бүгдэнд нь өнөөдрийн минь хүргэе. Үүлэнд ерөөсөө ямар ч улс орон шууд нөлөөлөд бороо оруулдаг, үүлгүү тэнгэрээс бороо оруулдаг гэж юм байхгүй. Тийм учраас боломжит процесс нь үүссэн, тэгээ услынхын хэмжээ бүрдсэн тохиолдолд цагаагаар зориулдар нөлөөлөд усан туслуудыг зүгээр жижиг байгаа усан туслуудыг томсгоод газар унгаахыг л цагаагаар зориулдар нэмэгдүүлэх гэж байгаа. Нөлөөлж нэмэгдүүлэх гэж байгаа. Түүнээс болохоор зүгээр ямар ч хамаагүй үйл рүү харуулгуудаа шууд бороо оруулна гэж байхгүй. Энэ бол ямар ч улс оронд байхгүй. Одоо манайгаар бол одоо урд хойд хөрсөд бол манайх шиг энэ газар агаараа гэрлийн пуужингаар харуудаг байсан бол одоо бол нэстэгт эрэг онгоц дандаа үүлнийхээ дээгүүр явж үйлчилдэг. Боломжит үүлнийх нь маас нь үүссэн тохиолдолд хамгийн гол нь ингэж үйлчилж байгаа. За манайх энэ удаа энэ жилдээ бол давхарцсан тоогоор нэг 17-оос 18 удаа явчаад байна. Ховд бороо 1 экспедиц нь 1 2 гээд 2 экспедиц байдаг. Нэг иймэрхүү ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар. Энэ 7 сар гарснараа бол нэлээд одоо гандуу ийм өдрүүд үргэлжилж байна. Хит халалт бас үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор бас агаарын нэг прогноз нь одоо ер нь ямар байгаа юм бол одоо үйл гарах одоо шинж байна уу? Ер нь судалгаагаар ямар дүн мэдээтэй вэ? Ерөнхийдөө бол 7 сардаа бол олон жилийн дунджаас бага хурд унцтай гэсэн халалт ихтэй манайх их халалттай учраас агаараас үүсэх хөрснөөс үүсэх чийгшил байхгүй учраас одоо бүр хуурайчлагдсан одоо салхиш ургатай болж байгаа хүмүүс ард иргэд мэдгэж байгаа. Тэгээд 8 сараас ер нь олон жилийн дундчийн орчин гэж байгаа. Тэгэхээр он гараад 8 сар гараад ер нь гайгүй болох болов гэсэн төлөвтэй. Манайхан болохоор боломжит процесс болгон дээр гарч байна. Тэр нь болохоор шаардлага хангахгүй, усных нь услах нь хөрөхгүй, үүлэнд зориулдар нөлөөлөх услах нь хөрөхгүй. Ийм байдалтай. Энэ байдлаа болохоор манайх дээд газар руугаа мэдэгдээд тэгж үйлчилдэг байгаа. Тэгээд үйлчлэхтэй болохоор манайх зөвхөн зүгээр дутаа газраасаа үйлчлэхгүй. Газар орныхоо нэр солилцлыг аваад иргэний засгийн ерөнхий газрын агаарын хөлгийн хянагчтай яриад ийм солилцол ийм газар ингээд нөлөөлж байна. Ийм газраар онгоцтой юу онгоцгүй юу гэдэг нь мэдээлэл нь аваад онгоцтой бол нөлөөлж болохгүй, онгоцгүй бол нөлөөлдөг ийм учиртай байгаа. Бүх юм нарийн тооцоо судалгаатай бүх юм одоо ингээд харуулсан тохиолдолд бүх мэдээлэлээ дээшээ өгдөг, кодоор өгдөг байгаа. Ер нь бол иргэд одоо ингээд хар ухаанаараа ойлгоход зузаан харуу үйл гараад ирлээ. Одоо л одоо буудаж бороо оруулах цаг нь гээл одоо танахыг ажиллаа хийсэнгүү гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр гарч ирсэн хар үйл болгон одоо ер нь бороо орох ийм магадлалтай байдаг юм уу? Эсвэл үүлнийхээ маас, зузаан тэгээ дээрээс нь чийгшлээс хамаарад өөр байх уу? Хар үйл болгон бол өөр л дөө. Хүмүүс болохоор зүгээр хар ухаанаар бодоход хар үйл болгоноос бороо ордог, энэ зузаан байна бороо ордог гэж байгаа. Дээрээ болохоор өөрлөний маань услаг нь хэр байх уу, агаарын салхи нь хэр байх уу, бүх юмнаас шалтгаална. Тэгээд манайх болохоор одоогоор нэг 10 хэдэн хиймэл дагуулын мэдээлэл авж байна. Тэрнээсээ мэдээлэл авна, төвөөсөө мэдээлэл авна, энэ синоптик инженерүүд байна мэдээлэл авна. Давхар өөрсдөө зурган дээр ажиллана. Тэгээд аль болох боломжит процессыг хайж байгаа. Бид нар бол Ховд аймгийнхаа зүгээр аль сумданд ч байсан хэдэн миллиметрч байсан хамаахгүй баг ч гэсэн хурд унц оруулах гал ер нь өдөр шөнөгүй ажиллаж байна да.